할렐루야. 유로 뚱누. 무슨 나라는 우리나라 өчигдөр хагасаар самарын билгийн үйл ажиллагаа явуулсан. Чуулганы маань үйл ажиллагаа тогтмол явагдсаар байгаа. Ногоо насгүй. Ногоо насгүй. Ногоо насгүй. За. Каны хөлмөн гидсэн бол нэг доороос намайг авч байгаа юм бол биш юм. За зөндөө олон хүүхдүүд ирсэн хамтдаа ерөгдсөн баяр хөөртэй гой цагуудыг өнгөрөөсөн. Мөн өмнөх 7 хоногт бид нар Йошуа ном хийсэн байгаа биеийн сургалтаараа Йошуа ном Тора номыг дуусгаад 2 жил 3 сарын турш явсаад Мөсегийн бичсэн 5 ном буюу Тора номыг дуусгаад одоо Йошуа номд орж. Йошуа ном бол өөрөө маш их чухал, өвөрмөц, мөн чанартай ийм ном байна. Ихэнх хүмүүс Йошуа номыг үзэхдээ залуу удирдагч, залуу шинэ үеийн залуу удирдагч дээр нэмээд Йошуа номын тухай ярихдаа дайн тулааны тухай, ялалт ялагдлын тухай, тэгээ шинэ үеийн залуу удирдагч буюу удирдлагын тухай заадаг ном гэж үздэг. Яа. Харин бид нар Йошуа номыг илүү нухацтай харах хэрэгтэй. Йошуа 40 хэрэм наснда, 40 гаруй наснда анх Амалекчуудтай тулалдсан үеэс хойш 2 жилийн дараа Синай уулын бэлд байгаад 2 жилийн дараа 40 жилийн турш цөлөөр аялсан байна. Тэгэхээр хэдэн настай 40-д 40-ыг нэмээд дахиад 2-ыг нэмэхээр 80 гарсан өвөө байхгүй. Тэгэхээр бид нар 80 гарсан үнийг залуу удирдагч гэж болох уу? Тэгэх юм бол бид нар бүгдээ хүүхэд болж таарах байх тийм ээ. Тэгэхээр Йошуа номыг бид нар үзэхдээ залуу удирдагч гэхээсээ илүү Бурхан яагаад Йошуад дараагийн сүнслэг удирдагчаар томилж болов? Яагаад Мөсегийн дараагийн сүнслэг удирдагчийг Саулын дараа Йонатан хаан болох ёстой байсан шиг өөрөө бусад удирдагч нарын дараа үр хүүхэд нь өвлж авдаг шиг Мөсегийн хүүхдүүд байгаа. Мөсегийн хүүхдүүд Израильчуудын дунд байгаа. Мөсе хэмээх тэр агуу удирдагчаас яагаад Йошуаг сонгох болов? Түүнтэй холбоогүй Йошуа яагаад удирдагч болов? Йошуа ном маань өөрөө Йошуагаар нэрлэгддэг. Би Йошуа ТТС буюу шин залуу удирдагч нарын Йошуа дагалдагч бэлтгэх сургууль гэдэг анх үүсгэн байгуулад эхлүүлж байсан. ТТС гэдэг Йошуа ТТС. Би тэр үед ингээд эхний сургууль 50 хэдэн оюутан, дараагийнх нь 40 хэдэн оюутныг ингээд та нар дунд ч гэсэн сурч байсан оюутнууд байгаа. Ингээд тоолохоор ойролцоогоор 274 5 оюутнууд байдаг. Тэгээ өнгөрсөн хугацаанд би тэр үед байсан залуу байхдаа эхлүүлж байсан сургуулаа одоо эргээд харахад Йошуа номыг яг өнгөц харсан юм шиг. Удирдлага уучлаарай миний нэг айлгийн хөдөлсөн. Энэ нөгөө перцтэй хамт байсан. Хар перцтэй дэтэх. Бүр айлгийн хөдөлгөөч юм шиг. Залуу удирдагчдын сургууль гэдэг анх нээжсэн. Гэхдээ өнөөдрийн төвшин бүгдээрээ Йошуа номыг үзэх юм бол тэр хэдийн 80 гарсан настай хүн байсан байна. Өмнөх үеийнх нь бүгд 2 сая гаруй хүнээс 20-с дээш насны зэвсэг барих чадвартай бүх хүн Бурхны үгэнд итгээгүй улмаас цөл бүхэж өрөвдөж дуусаад 2 дахь шинэ үе буюу Йошуагийн үе ихэд зөвхөн Йошуа, Калеб хоёр 80 гарсан хоёр хөгшин амьд үлдсэн тухай бид нар бодож үзэх хэрэгтэй. Йошуагийн чухам хэн бэ? Нөгөөдгөө бид нар Канаан газрыг эзлэж байгаа Израильчууд. Канаан газрыг бид нар юу гэж ойлгодог вэ гэвэл Канаан бол мөнхийн улс гэж ойлгодог. Олон хүмүүс тэгж тайлбарладаг. Канааныг бид нар байлдаж, тулалдаж эзлэх бол мөнхийн улсыг бид нар дайн тулаан хийж мөнхийн улсд ордог гэж юу? Үгүй. Канаан бол мөнхийн улс, Тэнгэрийн хаанчлал биш. Мөнхийн улс гэдэг бол биднэрт үнгүүгээр өгөгдсөн Есүс эзний цусаар, нулимсаар, хөлсөөр
3 эсээр өгөгдсөн ивэл үнгүй бэлэг түүний нэрэнд итгэгч хүн болгонд өгөгдсөн бэлэг. Бид нар үхлийн дараа мөнхийн улсад орох тухай ярьж байна. Харин Йошуа номон дээр эзэлж байгаа Канаан гэдэг газар бол бидний хувьд вижн, дуудлага, алсын хараа. Амьд байх хугацаанд энэ дэлхий дээр хийх ёстой хүний амьдралын чухал мөчлүүдийн тухай ярьж байгаа. Энэ Канаан газар бол та бидний Бурханаас авсан дуудлага бөгөөд түүндээ бид нар яавал энэ амьдрал амжилтанд хүрч ялалтанд хүрэх юм бэ гэдгийг зааж өгдөг ном юм. Дайн тулааны тухай, стратеги төлөвлөгөөний тухай биш, яавал би эзний өгсөн дуудлагыг гүйцэлдүүлж ард нь гарч амьдралаа дуусгах юм бэ гэдгийг бодож үзье. Та нар гэгэн Францисийн бичсэн эмнэлэгт байхдаа тийм ээ Ромын Папа хам сайн нас боллоо шүү дээ. Хамгийн сүүлийн захидлыг уншсан байна. Англи хэл дээр зөндөө явж байсан. Францис эмнэлэгт хамгийн яг амьсгал хураахынхаа өмнө энэ Йошуатай чицүү шахуу 80 нассан Ромын Папа хам юу гэж бичсэн бэ гэвэл үзэн яддаг тийм ээ үзэн яддаг тэр хүмүүсийнхээ тэр эмчнэрийнхаа гарт хүн амьдралын төгсгөлдөө өөрөө очиж эмчлэв. Энд баян амьд байх хугацаанд хүчтэй байх үедээ амьдарч байхдаа баян ядуу хүчтэй хүчгүй авьяасгүй гэж нэр алдартай нэр алдаргүй энгийн хүн гэж ялгарч ирсэн бол эмнэлгийн орон дээр амьсгал хураах тэр хүчит миний нүдэн дээр бүгд ижил хүн болж байна. Баянч ядууч алдартай мундаг өндөр албан тушаалтай хүн бүр тэр байтугай дэлхийн хүн амын 4/1-ийг байлдан дагуулдаг 2 тэрбум гаруй хүнийг өдөрддөг Ромын Папалам хүртэл ядуу гуйлагч нэгэнтэй ижлээд эмнэлгийн орон дээр үхлийг хүлээн хэвтэж байгаа дүр төрхөө хараад энэ захиад хүн төрлөختөнд бичсэн байна. Эмнэлгийн орон дээр эдгээр бүгд ижил. Энэ дунд хүчтэй, хүчгүй, том, жижиг, баян ядуу гэхгүй бүгд ижилхэн үхлийг хүлээж байгаа бөгөөд яг нэг стандарт чанартайгаар хүн эмнэлгийн орон дээр хэвтэж. Энийг Ромын Папалам бичсэн байна. Тэгээд сүүлд нь юу гэж загсан гэвэл тэгвэл энэ амьдрал одоо би дэлхийн хүн амын 4/1-ийг 3 тэрбум гаруй хүнийг өдөрддөг пастор Ромын Папалам байсан атлаа одоо би хинч биш хэмээгэнтэй яг ижил эмнэлгийн орон дээр хүлээн хэвтэж байгаа энэ нөхцөл би амьдралаас юу гисэх үчид ойлгож байна вэ? Баян, ядуу, амжилттай, амжилтгүй, хүчтэй, хүчгүй, карьертэй байх нь огт хамаагүй байна. Энэ амьдрал зүгээр хамгийн их хайрж, хамгийн их уучилж, хамгийн их инээж хайртай хүмүүстэй хамгийн их цаг гаргах ёстой байсан байна гэдгийг энэ өндөр настай удирдагч хүн эмнэлгийн орон дээр амь тэмцэж байхдаа хүн төрлөختөнд хандсан бичсэн захиад бид нар орчуулаад удахгүй тавих та бүхэн олж уншаа. Энийг хэн зааж өгнө гэвэл Йошуа зааж. Та амьд байх хугацаанд яаж амьдрах вэ? Эрдэнтийн нэг настай өвөө нас болоод би оршуулган дээр чулууныхын бичсэн үгийг хараад тухайн үед би дөнгөж 20 хэдэн настай залуу амар гүнзгий бодолд автчихсан. Тэр оршуулган дээр хэдэн хүн ирсэн ямар номлол пастор заасан би мэдэхгүй христч оршуулга. Гэхдээ тэр оршуулгын чулуун дээр ганцхан өгүүлбэр. Үхлээс биш, зориггүй амьдралаас айж амьдр гэж бичээд тэд оноос тэд овг нэр бичсэн. Энийг би маш их бодсон баг. Үхлээс биш, зориггүй амьдралаас айж амьдр. Та юуны төлөө амьдарч? Ромын Папын бичсэн энэ үгс, эмнэлэгт байгаа тэр настай хүмүүсийн бичсэн тэр захиасуудыг та уншаад үз. Та одоо юуны төлөө амьдарч байна? Та бизнес, мөнгө, төрөвчөө зузаатах гэж хоолонд идэх хувцас хунрын төлөө амьдарч байгаа бол та эцсийн мөчид яг эмнэлгийн орон дээр ингэж харамсах. Би юу хийж амьдрав? Миний амьдрал ямар утга учиртай байв? Миний Канаан чухам юу байсан болоод Бурхан намайг хаашин дуудсан болоод түүний төлөө би алхам хийж цаг цав оюун санаа хүч хөдөлмөрөөр зориулахгүй яагаад би сахилтны хоолноос хөөцөлж байгаа юм бэ? Яагаад би шуурын шалганд ус цуглуулж байгаа юм бэ? Яагаад ёроолгүй савд ус дүүрэх гэж байгаа юм бэ? Мөнгө, төгрөг, нэр алдар, карьер, амбиц, алдар нэг хэрэггүй хоосон зүйлийн төлөө хайр амьдралаа зориулж байна. Энэ амьдрал үхлийг даваад туулсан юм байна. Есүс Христос.
бид нар гарцаагүй баталгаатайгаас илүү баталгаатай гарцаагүй хөлтэй нүүр тулах. Тэр үчиг хэрхэн ялалтанд хүрч чадах вэ? Хэрхэн инээмсэглээд бүгд гүйцлээ гэж сэтгэл хангалуун амьдралаар эмнэлгийн орон дээр амь тавих вэ гэдгийг Йошуа ном заадаг болохоос залуу удирдагчийн стратеги төлөвлөгөө, удирдлагын арга барил, байлдаан тулааны тухай ярьдаг гэдэг бол өнгөцгөн харсан хүний өнгөцгөн. Йошуа ном бол маш чухал. Тоороо номыг дараагийн шүүгчд 1-2 дугаар Самуэль хаадууд номтой холбогддог ном. Шинэ гэрээгээр үзэх юм бол Йошуа ном бол Үйлс номтой ижил. Үйлс ном, Йошуа ном, хуучин гэрээний Йошуа ном. Йошуа ном шинэ гэрээний Үйлс ном. Юугаар ажил гэвэл холбогч ном, гүүр болдог ном, маш чухал ном. Хэрвээ та шинэ гэрээнээс Матай, Марк, Лук, Йохан гээд Үйлс ном байхгүй шууд дараагийн номнууд руу ороод үз. Есүс хэлсэн. Израильчуудын төлөө зөвхөн израильчуудыг аврахаар тэр байтугаас Серафимын гаралтай гэрээ тэмэгтэйг Марк номны 7 дугаар бүлэгтэр хүүхдийн талхыг чам шиг харь үндэстэн нохоо шиг өгж болохгүй гэж Есүс хэлжсэн ч удаатай. Тэгсэн атлаа гинт дараагийн ном руу Үйлс номыг халахсаад орох юм бол сүнж болгонууд баригдана. Коринтчууд, Эфесчууд, Галатчууд олон харь үндэстнүүд эзэнд итгэн, олон ромчууд эзэнд итгэн, олон сүнж болгонууд бий болно. Хаанаас, яаж, ямар теологи, ямар утгаар энэ сүнж болгонууд бий болоод байгааг хинч ойлгохгүй. Үйлс ном байхгүй, Библи авцалдахгүй. Яг үншиг Йошуа ном, хуучин гэрээ ийм гүнзгий утга учиртай ном. Хүний амьдрал гэж юу юм? Хэрхэн эхэлж, хэрхэн төгсдгийг өөрөө уйлж эхэлдэг бол өрөөлийг уйлуулж төгсөх ёстой. Тэр амьдрал Бурхны өмнө ямар байх ёстой? Хар тамхи, завхаарл, архитал, утга учиргүй нарийн цэнгэн, караоке, өнөөгийн Монгол болж байгаа энэ бузар үйл явдлаар амьдралын чинь сав дүүргэгдсэн байх юм уу? Та эрүүл ухаанаар зөвөр бусдын төлөө, бусдын зүрх сэтгэл дурсамж үлдээж амьдрсан байх. Нэг инээдтэй юм шиг мөртлөөрөө бодож үзэх хэрэгтэй ангой байдаг. Нэг хүн мөнхийн улсад ороод Деважинд орж явж исэн чинь ингээд хүний авсыг ирчээд тэгээ хамт байсан тэнгэрэлжсэн. Энэ авс яагаад ирээд байгаа юм бэ? Энэ хүнийг энэ дэлхий дээр дурсах тутам энэ авсыг ирчээд юм аа. Наа чи Лений авс гэж. Ленийг бас дурсч л байгаа юм. Дахиад явж исэн чи дахиад нэг авсыг ирчээд арай жоохон хурдан. Энэ бас хиний авс юм арай хурдан иргээд юм гэж хүмүүс арай илүү их тэр хүнийг нас барснаас нь хойш дурсж байгаа болохоор арай хурдан ирж байгаа юм байна. Ийм очиртай мөксөн чинь хоёр авс бүр сэнс шиг ирж байна. Нөгөө гайхаад бөөгийн сэнс шиг ирж байгаа хоёр авс чи хинийх юм бэ гэсэн чи наа чи нөгөө Чапай Пятко явах байхгүй гэдэг шиг. Ангоо болгон тэр дурсалтаа тэр хоёр сэнс шиг ирж байгаа шиг. Гэхдээ та энэс ба. Хүн мөн хамтай гэвэл хүн мөн хамтай. Гэхдээ махан бий юм биш. Хүн мөн хамтай гэхдээ махан бий юм биш. Хайр сэтгэл амьдралын төгсгөл утга учир олдогч дуусна. Ам амьсгал дуусдаг. Нэр алдар, хөрөнгө чимээ бүгд дуусна. Харин хамгийн сүүл дурсамж болдог. Дурсамж. Намайг явснаас хойш хүмүүс дурсах үгүй юу? Таны бодох хэрэгтэй. Таныг хэн дурсах вэ? Хэдэн хүн дурсах вэ? Юу дурсах вэ? Тэрмүүний амгагийн хоёр нүртэй итгэгч ч мэдэгдэхгүй, итгэгч биш ч мэдэгдэхгүй, нэг ариун царайлал Бурхны тухай яриад, нэг хасан чинь караокед архитад явж идэг, ёстой нэг өчн олдохгүй, пастор чийж болохгүй нөхөр байсан гэж дурсах уу? Үнэхээр зүрх сэтгэлээсээ хичээж амьдсан шүү. Олон хүн тусалсан шүү. Олон хүн Бурхныг таниулсан шүү. Олон хүнийг уучлж, нэгүүлсэж, олон хүнийг зөв зам руу удирдсан шүү. Тэр хүн нэрээ амьдралдах Канаанаа эзэлсэн шүү гэж дурсах. Эсвэл бүр мартах уу? Зүгээр л таныг энэ нямка гэдэг үгчээр ингээд комментэнд яриад бай. Гой юм л илэрхийлээ. Ингээд маргааш нь март. Энэ бодох хэрэгтэй. Манай чуулган ийм зоригтой амьдралтай хүн хэрэгтэй. Энэ чуулган зоригтой Канааны төлөө тэмцэгч хүн, Йорданыг gatлагч хүн. Энэ чуулган баян хүн хэрэггүй. Амбиц, алдар, авиастай хүн хэрэггүй.
одоо хамгийн ус цас шиг хэрэгтэй байгаа зүйл бол Канааны төлөө тэмцэгч нэг. Бурхны үгийн төлөө тэмцэгч нэг юм хэрэгтэй. Энийг хэн заах вэ гэвэл нямка биш, пастор биш, хэн нэгэн хүн биш. Библи өөрөө заах ёстой бөгөөд Библийн хамгийн гол заадаг ном нь ямар ном гэнэ? Йошуа. Тиймээс бид нар эх 25 оны 10 сарын дунд хүртэл эзний өдөр болгон Йошуа номыг бүлэг бүлгээр хамт үзэх бол. Амен. Санагдaltaй байна. Амен. Үзмээр байна. Йошуа номны 1-р бүлэг дээрээс эхлээд бид нар үзэх бол мэдээж би Библийн хичээл биш учраас учиргүй ярихгүй тийм үү. Гэхдээ эхлээд Йошуа гэж гол хүнийх нь нэрээр энэ номыг Йошуа ном гэж нэрлэсэн байна. Тэгвэл Йошуа номыг дээр гарч байгаа гол хүн болох Йошуа яагаад Мосегийн дараа сүнслэг удирдлагыг авах болсон тухай, ямар учраас Йошуа руу шилжсэн тухайг бид нар бодож үзэх хэрэгтэй. Гитлэг номны 17-р бүлэг дээр нэгэн үйл явдал болдог. Израильчууд бид нар Гитлэг номыг үзсэн шүү дээ тийм үү? Египтээс дөнгөж чөлөөлөгдөөд Марад ирдэг. Улаан тэнгисийн хуурай газраар туулаад гатлаад Марад ирээд шорвог давстай байна гэж анх удаага бурханд гомдолж гоншгондог. Дараа нь Илемд ирдэг. Илемийн дараа Рефидимд ирдэг. Рефидимийн цүлд ирэхэд тэд нар руу ямар ч сануулгагүйгээр гид Амалекчууд дайрдаг. Тийм биз? Амалекчууд дайрдаг. Энэ нөхцөл байдлыг та бодоод үз. Энэ үед ямар ч удирдахгүйгээр гид Йошуа гэдэг хүн гарч ирдэг. Та бодоод үз. Ямар ч удирдахгүйгүй. Библиэд дандаа ингэж хэлдэг. Тэрний хүү тийм хүү байжээ. Тэр тэдэн насандаа ингэжээ. Гибеоныг, Самуэлийг, Саулыг, Давидыг Библи баян удирдгал хийдэг бол нэг хүн ямар ч удирдгалгүй гид гарч ирээд дайнд Израильчуудыг удирддаг. Тэр нь хизээ гэвэл Гитлэг номны 17-р бүлэгтээ гид Йошуа гэдэг залуу гараад ирсэн. Энэ залуу яаж гарч ирсэн бэ гэвэл тухайн үед Амалекчууд дайрдаг. Амалекчуудын хувьд бол та нар боддоо Израилийн 2 сая хүнийг настай хүн байгаа, хүүхэд байгаа, залуучууд байгаа, хүчтэй, хүчгүй 2 сая хүнийг дөнгөж болчлын гэрээс яаж гарч ирсэн? Тэд нар хутгааж ирэх зав байгаагүй. Сэлэм зэвсэг юу ч байхгүй. Тэд нар яаж гарч ирсэн гэвэл босоогоор эсрэгүүд талах идээд, босоогоор бүсээ бүсэлж байгаа хураг нядалж идээд яаран гарч ирсэн ард хүн. Энэ 2 сая гаруй хүний дунд нойтон настай зөндөө инээ өвөө зөндөө сул дорой хүмүүс байгаа. Харин Амалекчууд эднэрийг цөлд 2 сая хүүс тэмдэлж өнгөө хий гэж шийдсэн. Тэгвэл Амалек дайн хийхээ мэдж байгаа юм. Харин Израиль дайн болно гэдгийг мэдж байгаа юм. Тэгвэл дайн болно гэдгийг мэдээгүй Израиль бэлтгэлтэй байх. Ямар ч бэлтгэлгүй үед эднэрийг 2 сая хүнийг устгана гэж дайн болно гэдгийг мэдчихсэн Амалекчууд хүүхдийн цуглааны хүүхдүүдэд шүүр бариулаад дайруулав. Эсвэл сэрээ халбаг бариад өсвөрийн хүүхдүүдийг явуулах. Айрын явуулна гэсэн. Цэрэг айрын, жанжин, хүчрэх хүмүүс явуул. Энэ үед ямар ч дайн урдчлан хаантай уулзаад ийм нөхцөл байдлын улмаас та нарыг дайн зарлж гинэ гэж 2-3 хоногийн хугацаа өгөөд дайн хийдэг бол Амалекчууд шууд цөл зүгээр 2 саяулаа аман цангаад одоо яадаг вэ гэж Мосед хараад явж үүлэн баган галан багныг дагаа явж гинт ирсэн чөлөөс айрын Амалекийн айрын цэргүүд шууд дайрж байна. Энэ үед яах вэ? Та нар Facebook дээрээс харсан TikTok-уудыг эрэгтэй хоёр явж байхад нь энэ спикер тавьж байгаа. Нохоо болгоод айлгахаар ихэвчлэн ирчүүд эмэгтэйгээ урдаа барьж байгаа. Сандарсан да. Тэгж бол 10-аас 9 тэгж бол газ эмэгтэйгээ урдаа барьснаа спикер хүн тоглож ирсэн юу лээ пранк байсан баг юу гэдүүлээ араач шиг ямар нэг хэлээ тэр нэг UBS телевизэн хөрөдөг штэ. Тэр шиг хүн сандарна. Хэрвээ би байсан бол гид дуулан дээрээс хоос хосоод харт мод цэгтэй Амалекчууд алах гэдэг. Өөрийнхөө хүмүүсээр юу ч байхгүй 2 сая дөнгөж 400 жилийн болчлоос 4 үе болчлоос гарч ирсэн тэр хүмүүсээ хараад бурхан минь аймаараа одоороо гэж зүхтах. Пасторс муухан нам болгож байна. Энд чинь ам үрсэн ажил байхгүй. Энд чинь ам та сэлмэр цавчуулна гэж боддоо. Би нэг жоохон хулиган маягийн байхад ийм жижигхэн тэр үед хумсны утганы араас ирж гардаг утга байсан юм.
тийм юмар хөлөндөө зоолгочод ёо 3 хоног босхгүй халуураад алхаж чадахгүй. Тиймээс хойш би Америк кинонуудыг хараад боддог. Зөндөө 2-3 хотголуулж 4-5 буудуулчих байл гэж энэ ёстой худлаа. Уучлаарай тийм юм байна. Харин энэ үед Йошуа гэдэг хүн гинт гарч ирсэн. Ямар ч үдээс болов. Йошуа ард түмнийг уриалгаад дайнд бодлоо. Шууд. Харин Мөсе хаан үдгэлээ Аарон хуур хоёртой уулан дээр гараад гараа өргөж зогсож байна. Мөсе гараа өргөхөөр Израильчууд буюу Йошуагийн өдөж байгаа дайнд Амалекчуудыг ялаад Мөсе гаран чилээд буулгахгүй Израиль ялагдав. Аарон хуур хоёр удаан хугацаанд тэрийг харж байгаа ажиглангуудаа Мөсегийн тохооноос нь түшдэг. Мөсегийн тохооноос түшээд орой болт гараа өргөж зогсны эцэст Йошуа яагүй Амалекийг ялдаг. Энэ бол Йошуа. Тэр үедээ та нар боддог энэ залуучуудын кемп дээр гардаг штэ сэтгэл хөөрөөд ингээд юм удирдах дуртай залуучууд. Кемп дээр очихоор гинт удирдахч болчтой залуучууд байдаг тийм үү. Хөөе, аяга байгаа. Хөөе, босцоо. Маргааш өглөө гэдэг ингээд ирэхээр бусад найзууд нь яадаг вэ? Энэ одоо юу вэ? Хин нэг удирдахч болох чинь юу л хүн заагаад байгаа юм бэ гэж хэрүүлээ. Хэрвээ Йошуа энгийн хүн байсан бол та нар байж Амалекчуудад би дайнд удирдах гэвэл чи зүгээр алга болтоод Мөсе хаан байна гэж үздэй. Харин Израильчууд түүний өвөнд ороод байсан гэхээр тэр ард түмэндээ хэдий хүлээж зөвшөөрөгдсөн нэг юм байсан. Ингээд Йошуа дайнд ард түмнээ хамгаалan удирдан ялдаг. Тэгвэл тэрээр сандарч твтэлгүй сэтгэл зүгээрээ тогтвортой байж юмсыг олж харж Мөсийг сүнслэг удирдагч гэдгийг мэдэрч дайнд тулаанд их зоригтой орж чаддаг тийм чадвартай хүн байсан байна. Байсан. Хоёрдугаар нь Йошуа итгэлийн хүн байсан. Йошуа яагаад Мөсегийн дараагийн удирдагчаа сонгогдсон тухай үзэж штэ бид нар. Удаан үзлээ. Хоёрдугаар нь тэр итгэлийн хүн байсан. Энэ нь хизээ хаан гардаг гэвэл 12 тагнуулчийг явуулдаг. Эфемис дөнгөж гараад Синий цүлийн дараа тийм биз? 12 тагнуулч явуулсан чинь нөгөөдөл чинь очиод усан үзмийн хонхорч үүрээд ирдэг. Та нар манай энэ хоёр зал Исүгэ хоёрыг том хонхорч ийм том усан үзмийн хонхорч үүрээд орж ирж байгаа боддоо нэг ширхэг хүний толгош. Тэгээ юу гэж хэлдэг вэ? Тэнд Амалекчууд ч байна, Анакчууд ч байна, Филистчууд, Амончууд, Хитчууд, Перизчууд тэнд юусоо байхгүй юмстай 7 том хаантай бүгд бэхлэгдсэн том хотуудтай бүгд төмөр зэвсэгтэй бүр тэр байтугай Нефилимчүүд байна. Тэд бол хүн тэнгэр элчийг эглэж аваа битнүүд гэж 10 тагнуул нь аль Израильчууд ордуу 50 орлоо чулуу бариад Мөсе 12-ыг алаад игээр рүүгээ буцсан дээрээ болдог. Энэ үед 2 хүн эсрэг 10 ард түмнийг царцааны итгэл рүү уриалдаг. Бид нар тэдний хажууд царцаа бидний зүгээр дэвсэн. Харин Йошуа Калеб хоёр юу гэж хэлдэг вэ? Үгүй тэд нар бидний хоол яагаад гэвэл тэдэнтэй биш бидэнтэй бурхан байна. Энэ бол итгэл. Энэ мөн ам тавьсан итгэл. Ам тавьсан. Йошуа ийм итгэлийн хүн байсан. Нөгөөдөр та 12 тагнуулыг Библиэр хэлэхдээ юу гэж хэлдэг вэ гэвэл 12 овг аймагаас удирдагч нараас шилтгүүдээс нь овг бүр нэг хүн сонглоо гэж. Овг бүрт хамгийн багтаа 25-26 мянган 20-с дээш насны дайнд явах чадвартай ирчүүд байна. Хамгийн их нь 80 гаруй мянган ирчүүд байна. Тэгвэл за 80 мянган байна. Дунджаар 60 мянган ирээс шилтгэр тодорхой гэдэг тоглоом 60 мянган шүү дээ. Манай дахны хүн ам шүү дээ. Дахны хүн амаас тагнуулаад хай газар руу очоод ард түмнийхээ эсрэг ард түмнийхээ төлөө тагнуулын үйл ажиллагаа явуулахаар тодорхой гэдэг амархан. Би тагнуулчийн нөгөө энгийн хуульчин стандартын тухай та нарт уншиж өгч байсан санаж байна. Нэгдүгээр зодооны урлаг, гар биеийн урлаг, биеийн хүчний хувь төгс болсон. Хамгийн гол нь сэтгэл зүй, айц төгшөөгүй, сандарч мэгддэггүй, нүд ам гүлгэндэггүй. Мөн хамгийн чухал нь тэр хүн үг алдалгүй, ямар ч тамлал, ямар ч хүн үеийг
даван дийлэх чадвартай тийм ир хүн байсан. Тэгвэл тэр хүмүүсээс Йошуа сонгогдсон. Энэ мэтчлэн ярих юм бол Йошуагийн хувьд олон зүйл байна. Дэд хууль 34-р номын 9-дэр Йошуа мэрэгэн ухааны сүнсээр дүүрнэ гэж хэлж байна. Мэрэгэн ухаан. Гэхдээ бид нар андуурдаг мэрэгэн ухааныг бид нар боловсрол мэдлэг гэж ойлгодог. Та нар боловсрол мэдлэг хэрвээ мэрэгэн ухаан юм бол сайн боддоо Монголын хамгийн өндөр дээд ихтэй сургууль төгссөн, Оксфорд, Харвард төгссөн хүмүүс хаана юу хийж байна? Улс төр ловер хийж байна. Ард түмээ завшиж. Тэднэрт юу байна? Диплом байна. Юу байна? Боловсрол байна. Тэд нар юу хийж байна? Ард түмний мөнгийг ловерлж, хулгайлж, юу идэж ууж байна. Харин ямар ч дипломгүй, боловсролгүй хичнээн олон сайн хүн байдгийг та мэдв. Энэ амьдрал зөндөө тийм сайн хүмүүс байна. Тэд нар ядуу сул дорой ч гэсэн байгаагаа бусдын төлөө зориулж амьдардаг хүмүүс бас байна. Энэ мэрэгэн ухааны сүнс гэдэг бол мэдлэг боловсролын тухай Библи ярьж юм шиг. Үүнийг урд хожид байгаагүй, хойш хожидч байхгүй мэрэгэн ухаантай нэгэн хаан Соломон хэмээх нэгэн хаан хэлэхдээ мэрэгэн ухаан бол эзнээс имээхгүй юм аа. Эзнээс имээх нь мэрэгэн ухааны эхлэл юм аа гэж хэлсэн. Йошуа мэрэгэн ухааны сүнстэй байсан гэдэг нь тэр эзнээс имээдэггүй байсан. 10 жилийн найзуудын уулзалтанд явахдаа эзнээс имээдэг. Оюутны найзуудын уулзалтанд явахдаа, амралтанд явахдаа, гол дээр магшааж идэхдээ арх, дарс, сандарс, самуу бүх нөхцөл байдал, энэ амьдралын бузар муу нөхцөл байдал түүний зүрхэнд эзэн байдаг бөгөөд имээдэг нэг. Амьдралаа өөрчилдөг нэг. Эзнээс имээдэг учраас буруу муу зүйлээс зайлсхийж холддог нэг. Үүнийг мэрэгэн ухаан. Библи мэрэгэн ухааныг энийг гэж хэлдэг. Түүнээс бидний мэддэг боловсролын түвшинийн тухай утган жишээ өгсөн. Йошуа номны 1-1-ээр бүгдээр эхлэв. Эзний зарц Мосег өөр болсны дараа эзэн Мосегийн туслах Нууны хүү Йошуад хандаг гэж. За, та нар энэ дээр сайн хандаа. Мосег юуг тодорхойлж байна? Эзний зарц Мосе гэж бод. Харин Йошуаг юуг тодорхойлж байна? Мосегийн туслах Нууны хүү. Өөрөөр хэлбэл карьер юу вэ гэвэл Мосе эзний зарц. Йошуа бол Мосегийн туслах Йошуа. Ойлгож байна. Эзний зарц Мосе, харин Йошуа Мосегийн туслах Йошуа. Яг энэ нэрээр Йошуа номны 24 бүлгээс төгсгөл хүртэл Мосегийн туслах байсан, Мосед үйлчлдэг байсан Йошуа гэж явсаар байгаа хамгийн төгсгөл хэсэг Канааны 90% эзэлсний дараа Йошуагийн карьер, Йошуагийн нэр юу болж өөрчлөгдсөн гэвэл тэр үед Мосегийн туслах Йошуа биш, эзний зарц Йошуа гэж байна. Тэр олон дайны дараа, тэр олон ялалтын дараа, тэр олон зүтгэлийн дараа, тэр олон ам сүрсэн, бурханд итгэсэн, бат итгэлтэй амьдралын дараа өөр төгсгөлтөнд түүнийг зарц Йошуа гэж. Бид нар Библийг их амархан тэгж хэлдэг. Бурхны хүн, бурхны зарц гэж. Үнэндээ бид нар бурхны зарц гэж дуудуулахаар ч төвшин хүмүүс биш. Мосе 40 жил ямаа хариулж, 40 жил ханхуу байж, 40 жил цөл Израилийн 2 сая хүнийг дагуулж, түүний 50 газар дуунахад могоо өөрчлөгдөж, улаан тэнгисийг хуваасан агуу өдөртөгч одоо л эзний зарц гэж бурхнаар бүлээн зөвшөөрч. Бид нар Библийг хөөрөмдөж бурхны хүн зарц гэж хэлэх нь хүн таныг тэгж нэрлэх нь чухал биш. Бурхан таныг миний зарц гэж нэрлэж гин үгүй юу гэдэг анхаарал тавих хэрэгтэй. Таныг бурхан миний зарц гэж хүлээн зөвшөөрж гин үгүй юу гэдэг. Энэ агуу өдөртөгч Мосе бурхан нэрлэхдээ эзний зарц биш, агуу өдөртөгч Мосе, тэнгэрлэг өдөртөгч Мосе, мундаг раби, пастор Мосе гэж дуудаагүй. Одоо нас болсныхын дараа 120 жилийн дараа 120 жил эзний төлөө амьдарч, хийж, бүтээж, хөдөлмөрлөж, цус, нус бүхэн зүйлээ хөлсөө усгасан Мосе одоо бурхан өөрийн зарц гэж хүлээн зөвшөөрж байна. Тэгвэл одоо байгаа биднэрт зарц гэж Библийг хэлэх нь яг нарийн бодвол нэг таатай биш.
эзний зарц Мөсе. Харин Йошуа одоохондоо болоогүй. Арай болоогүй. Йошуа Мөсегийн туслах нууны хүү Йошуа. Ойлгож байна. Тэгэхээр бид нар энийг маш сайн бодож үзэх хэрэгтэй гэсэн. Ойлгож эхлэх хэрэгтэй гэсэн. Ингээд эзэн Йошуад нэгдүгээр бүлэг дээр 3 удаа тууштай бөгөөд зоригтой бай гэдэг үгээр хүмүүс Йошуа номын нэгдүгээр бүлгийг ойлгодог тийм тууштай бөгөөд зоригтой. Энэ үед бид нар арай жоохон өөрөөр бодож үзээд өнөөдөр хамтдаа залбирая гэж бодож байна. Мэдээж цаашаа үзвэл олон зүйл байгаа ч хэдүүлээ жоохон товчлээ тийм ээ. YouTube-д үзэж байгаа тэр олон зуун хүн байна, 1000 гаруй 2000 гаруй хүмүүсийн хувьд ч тийм манай цуглаанд байгаа хүмүүсийн хувьд ч тийм үгийг номлолуудын маань эхнээс нь цуурлаар нь сонсож чадаагүй хүмүүс бол миний ярьж байгаа номлолыг ойлгоход хэцүү. Ялангуяа шинэ хүмүүс, бусад хүмүүс үүнээр ахлагч нараас анхаарал тавьж өгөөсэй гэж хүсэж байна. Нэгэнт гал тэрэг хөдлөөд энэ хүртэл явцсан болохоор би зогсохгүй, би хүнд зориулж яриаг учраас номлолоо хийдгээрээ хийгээд явна. Гэхдээ ойлгоход хэцүү учраас өмнөх номлолуудыг нөхөж үзчихээж Ямка юу ярьж байгааг ойлгох. Тэгэхээр цаг гаргаасаа гэж хүсэж байна. Хамгийн ихэнд Бурхан Йошуатай уулзаад ингэж хэлж байна. Ийм Йошуатай уулзаад тууштай бөгөөд зоригтой бай. За энэ бол бидний сайн мэддэг шүү дээ. Библиэд бичиж өгч өрөөдөг тийм. Гэхдээ еврейчүүд ямар өгүүлбэр зүй ашигладаг вэ? Монгол өгүүлбэр зүй яадаг вэ гэвэл би чамд хайртай гэхийг би эзэн бий тийм үү? Чамд зааж хайртай илэрхийлж байна. Англиар юу гэдэг вэ? I love you. Би хайртай чамд. Яг үе шиг еврей үг нь тууштай бөгөөд зоригтой бай гэж юунд тэрх учир шалтгааны дараа нь хэлдэг байхгүй юу? Дараа. Ойлгож байна. Тууштай бөгөөд зоригтой бай. Үүний дараа юунд дээр тууштай бөгөөд зоригтой байх юм бэ? Бурхан минь гэсэн чинь өвөг дээдсэд нь өгөхөөр миний андгаасан газар нутгийг энэ ард түмэн өвлүүлэн эзэмшив. Би өгсөн гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл Бурхан заавал амлалтандаа хүрдэг Бурхан гэдэгт итгэх итгэлтэй эхлээд тууштай бөгөөд зоригтой байдгийг хэлж байна. Тэр амлсан бол гарцаагүй заавал амлалтандаа хүрдэг эзэн гэдэгт итгэх итгэлтэй тууштай бөгөөд зоригтой байна. Өөрөөр хэлбэл Бурхан Йошуад чи намайг амлалтандаа хүрнэ гэдэгт итгэх итгэлтэй бүү бууж бүү шантар тууштай бөгөөд зоригтой байна гэдгийг Йошуа нэгдэх үгээрээ зааж өгч. Миний зарц Мөсегийн чамд тушаасан хуулиудыг сахин биелүүл гэдгийг Йошуад хэлж өгч. Юу вэ гэвэл энийг маш сайн бодох хэрэгтэй. Миний зарц Мөсегийн тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш, зүүн тийш бүх газар тэгвэл чи хаа явсан газар амжилт болно. За. Хазаа. Энэ яаж хазааж. Тэгтээ унтсан уу? Унаагүй байгаад бүх шалан дээр унчаагүй байгаад тэгтээ хазааж. Энэ яаж? Тэгшин байгаад одоо яаж? Хазааж байгаад тэгтээ унтсан уу? Унаагүй. Босоогоор байгаад Бурханы үгийг ингэж хэлж. Энийг бид нар боддог. Баруун тийш, зүүн тийш, бүү ун, бүү орх, эсрэгээр нь үл гэж Бурхан хэлээгүй. Бүү хазаа. Энэ бол та нар боддоо би энгийнээр тайлбарлая. Хамгийн аюултай худал ямар худал вэ? Үннийг гуйсан худал хамгийн аюултай. Огт унтсан худал. Эсвэл 2 м амын өндөртэй. Бүгд инээж байгаа үстэй. Яагаад? Бүгд бид үндэсгүй худлаа байгаа үстэй. Эсвэл метр 67 харьцаа байгаа. Энгүүл бүгд бодчихно. Ойролцоод хамгийн энэ амьдралд аюултай худал юу гэж үннийг мушгин гуйсан худал байна. Сонсгоо үний юм шиг. Гэхдээ ард нь өөр шалтгаан байдаг. Энэ бол хамгийн аюултай худал. Үннийг мушгин гуйсан. Олон хүмүүс ингэж гараад
хүний амьдралаас тэр тэрнтэй суугаас салсан гинэ. Тэр тэрнтэй суугаас салахдаа тэр тэгж араар нь тавьж асуудал явдал үүсгэж салсан гинэ. Нөгөө хүмүүс яагаад үн итгэдэг вэ гэвэл салсан уу гэвэл салсан. Гэхдээ юу болсныг мэдэхгүй. Тэгэхээр салсан юм чинь нэр тэмж энэ араар тавьсан гэж хэлгээд хооч юусэн. Үннийг уйлсан хотлоо юусэн. Энийг юу гэж нэр хазаах гэж хэлдэг. Хазаах. Чи миний үгний эсрэгээр хий гэж хэлээгүй. Чи миний үгийг бүү үйл хэрвээ гэдэг талаар яриаг чи миний үгнээс бүү хазаа гэж байгаа. Юу вэ гэвэл чи миний үгийг бүү долдууд. Өөрт ашигтайгаар миний үгийг бүү тайлбарлах. Өөртөө ашигтайгаар миний үгийг бүү ашиг гэдгийг хэлдэг. Ойлгож. Залуу гэр бүлүүдийн үед хамгийн анх шокнд ордог нэг юм би хэлэх үү. 100% шүү. Маргалддаг. Маргаа уусаад маргаан бүр оволцдог ихний 2 жил энэ чинь нэлээд шингэн болдог шүү дээ тийм үү. Бокс рингэн дээр 2 боксчин гарч ирээд гараа цогтдог. Тэгсэн чинь хүүхд дараа үүдвэл ааваасаа аваа 2 боксч яагаад зогдохоос өмнө гараа барьдаг юм бэ гэж асуудаг. Тэгсэн чинь аав нь юу гэвэл хүмүүс хурмаа хийхдээ хөдөлцөө хурмаа хийдэг үстэй. Эхний 20 жил бокс. Энэ үед юу сан гэж эрэгтэй хүн болсон модорчдаг. Тэнгүүд юу болдог вэ? Зодлоо. Намайг зодчлоо гэдэг. Ёо шин бэр маань аав руу залган, ээж руу залган, хүүчин намайг зодлоо. Пастра намайг зодчлоо гэдэг. Бөө юм бол. Яг эрэгтэйтэй уулзаад чи яг яасан? Хэрэв яг яасан гэхлээр нудрах юм уу? Самартах гэдэг дараах нь түлхсэн юм ахаар. Үнэн шүү. Үнэн. Ийм тохиолдол. Тийм болохоор би 90 оны хооронд илжиг болж оруулах байсан. За болив. Өөрсдөө ч. Ах нь хоёулаа чи хайртай салж болохгүй. Эвээ бол учраа. Мэдээж та хоёр өөр хүмүүс юм чи бодолцсон. Гэхдээ эрэхтэй анхаарал. За түлхсэнийг ч ах нь ойлгож байна. Гар үрж болохгүй шүү. Түл чи тэр дараатай ялах юм. Маргаан 100% ихнэрийн чинь буруу байсан ч чи алхтаа давал 100% чиний буруу. Тийм болохоор твч болохгүй хаалгаас аваад гараа явчих. Гадаа гараад 2-3 минут гадуур алхаж чагаад тайвширхаараа эргээд гэртээ. Ийм зүйл. Бид нар Библиэс Йошуа номон дээр гарч байгаа хазаах гэдэг үгийг бодох хэрэгтэй. Энэ хазаах гэдэг үг хаана гардаг вэ гэвэл Есүс дээр мөн гардаг. Есүс 40 хоног цөлд соригдоход түүнийг хэн ирж сордог вүлээ? Сатан ирж сордог. Сатан ирж сорихдоо Есүсийг юу сордог вүлээ? Чи надад сүрдөө, чи миний хүү болоо гэж шууд улаан цаг худлаа ярьдаг. Сатан бурхны үгийг хазаалдаг. Юу гэж хэлдэг вэ гэвэл Есүс чиний хэлсэн болгон биелэн чи бурхан штэ. Чи үлсэж байгаа. Махан биш чи шаналж ядарч байгаа. Чи энэ чулууг талхуулах гэж хэлэх юм бол бурхан өөрөө үгэнд хэлсэн шиг чи талхуулахад идэж чадна штэ. Чи энэ чулууг талхуулаач гэж хэлдэг. Үнэхээр бурхан Есүсийн хэлсэн болгоныг биелүүлнэ. Есүсийн хэлсэн болгон биелнэ. Үнэхээр тэгэж Библийн үгэнд хэлсэн үг гэвэл хэлсэн. Исая Иремья ном түүний хэлсэн бүрийг би сонсон биелүүлнэ гэж хэлсэн. Үнэхээр Есүс эзнийг бурхан мөн үү? Мөн. Харин сатан юу гэж хазаад гисэн гэвэл өөрийнхөө өсвөлд дарахын тулд чи чулуу талхуулж гэж хазаад. Энийг хазаа. Ингэж битгий хазаа гэж бурхан захиад байгаа Йошуа. Миний үгийг бүү өөрсдийнхөө төлөө худал хуурмгаар ашиглаарай гэж. Чи энэ өндөр хэрмэн дээрээс өсөрч гэдэг Есүсийг. Тэгсэн Есүс өсөрч гэхдээ яагаад гэвэл чиний ширхэг өсийг Тэнгэр элчнэр хамгаална гэж бурхан Исая номонд хэлсэн байдаг. Тийм болохоор чи өсөр чамаа Тэнгэр элчнэр ирж хамгаална гэдэг. Хэлсэн үү? Хэлсэн. Гэхдээ сатан яасан? Мөн хазаалсан. Биднес ч мөн ингэж хазаалсан. Библиэр тамхи татчих болохгүй гэдэг ишлэл байдаг. Байхгүй шүү. Сүртэй ингэ тамхи татчих. Одоо ч Ромын, одоо ч католик сүмийн пасторууд бүр ганцаараа өсөлддөг. Миний ганц хэдэн оны тийм зандан боддог.
Би бүр нүдээр үзсэн. Яваад сүмд нүд амжилт семинар хийчихэд гарсан чинь сүмийн пастор бүгдээрээ том гаастай үүдэн дээр гараад бүгд тамхилж байгаа галаа өгч шүү. Харин Библиэлд юу гэж хэлсэн бэ? Тамхи татах нь гин нүгэл гэж хэлээгүй ч та нарын бие чинь эзний ариун сүм мөн бөгөөд түүний бузарлах нь эзний нүдэнд жигшүүртэй юм а гэдгийг зааж өгсөн юм. Тэгвэл та эзний ариун сүм болох бие уушга хол тутаага цоолж эрүүл мэндэ үгүй хийх нь гин мөн үү? Мөн. Тэр байтугай Есүс юу гэж хэлдэг вэ? Амиа хорлох нь хүн ахтай гин гэж. Та нарыг хэмчиж ямар ч хэцүү үед амиа хорлох талаар бодох нь хийх нь байтугай бодчих болохгүй. Учир нь та нарын амь бол та нарах биш. Яг л өрөөлийн амь шиг. Бурхны учраас амиа хорлох чинь хүн алсантай адил нүгэл юм а гэж. Яаж Бурхны үгийг хазаалж Библиэд хэлсэн шүү. Альбот вайн хинжээтэй биш. Зах замбраа сүмийн ахлагч нар нийлээд вайн, вискид, пасторууд нийлээд янз бүрийн дотоод тэрийг сүмийн дотоод асуудал гэж байна. Ганц Монгол сүмүүд биш шүү. Тийм хазаалгадаг чуулганууд байдаг гэж би ярьж байна. Тэгвэл та нар бод тэднээс асуугаар юу гэж хэлдэг? Есүс ч гэсэн дарс уусан. Есүс ч гэсэн 12 дагагчтайгаа хамт суугаад хайрын зовгоор дарс уусан. Бүр 12 дагагч ч хамт дарс уусан шүү. Тэр үед ариг байсан бол ариг ууч байсан юм яаж гэдэг? Дарс нь бүүс хатур. Дэвтэй арихнаас холоо гэж монголчууд ярьдаг тийм. Дэвгүй арих гэж үнэндээ байхгүй. Хүний амьдралд нэг тэдэн тоон арих уугаад хангалттай амьдын хугацаанд нэг тэдэн тоон арих уудаг лимит байдаг бол би хэтрүүлэн хэрэгэлсэн юм байна. Гэр бүл ээж эхнэр Yorgin тооны найз нөхөд сүм чуулганы итгэлийн ахын дүүсээ доромжилж, утааж, гондоож хахлуулсан ухаалч би сайн бүх арих бузармууд дагуулдаг. Худал хуурмыг, сэтгэл хөдлөлийг, завхааллыг, шунал тачаалыг, бузар муу бүрийг арих дагуулдаг. Арих бүр дэвтэй. Энэ яаж? Есүсийн үгийг мөн Библийн үгийг хазаалж байна. Огт үгүйсгээгүй. Гэхдээ хазаалж байна. Үүнээс Йошуа болгоомжил гэсэн байхгүй юу? Миний үгнээс баруун тийш, зүүн тийш хаяад битгий явгээгүй хазаа. Өнөөгийн олон христчид Бурхны үгийг хазаалж. Энийг бид нар бодох хэрэгтэй. Та Бурхны үгийг өөрийнхөө эрх ашигын төлөө хазаалж амьдарч байна. Та эзний үгийг, Библийн үгийг өөрийнхөө амьдралд ашигтай байлгахаар хазаалж амьдарч байна. Ингэхгүй тул тууштай бөгөөд зоригтой бай. Бүү цочор, бүү шантар. Ингэх юм бол чи миний үгийг хазаалахгүй, миний үгийг яг шижир ахт мэт яг үгээр өөртөө тусгаж, яг тэр үгийг үгээр дагаж амьдрах юм бол чиний амьдрал өөдлөн нэгжиж хаа явсан газараа чи амжилт олох болно гинэ. Миний үг биш. Библи ингэж хэлж байна. Яавал гэнэ? Миний үгийг хазаалахгүй бол миний үгийг ашиглаж олдохгүй бол яг цэврээр нь дагах юм бол цэврээр нь итгэх юм бол цэврээр нь хүндлэн дагаж цэврээр нь хүндлэн судлах юм бол ойлгож ухаарах юм бол тэр чинь мэрэгүү ухаан бөгөөд ийм хүний амьдрал өөдлөн дэмжиж хаа явсан газараа амжилтанд хүрэх гэсэн. Яагаад амьдрал чинь өөдлөн дэмжихгүй байгааг та бодож үз. Яагаад та амжилтгүй бүтлгүүтлийн амьдралаар амьдраад байгаагаа бодож үз. Эзний үгээс бүх зүйл үгээр хэлж байна. Үүнийг сонссон Йошуач мөн үгээр хэлж байна. Эзний үгийг тэрээр утагшуулж хэлж байна. Ард түмэнд эхлээд та нар сэлэм бил, тэдэн жанжин, тэдэн сэрэг билгээгүй. Эхлээд Йошуа үгийг тунхаглаж хэлж байгаа. Израильчуудад 3 хоногийн дараа бид нар Йорданыг гатлах болно. Яаж гатлахыг мэдэхгүй. Тэгтээ Бурхан тэр тухайд нь зааж өгнө. Итгэлээр гатлах болно. Үгээр энэ эхэлж. Харин Йошуа хазаагаагүй гэж байна. Йошуа хазаа бид нар удахгүй үзэн. Йошуа хэд удаа Бурхны үгийг хазаалагчдаг. Иннээс болж Гибеончууд үлдчихдэг. Иннээс болж Ай хотын тэр жижигхэн том хотуудыг ялсан хатлаа тэр жижигхэн хотод ялагддаг. Яагаад гэвэл хазаач. Ай хотод ялагддаг яг Саулийн амьдралтай адилхан зүйл байна. Саул яагаад Бурхнаар орхигдсон гэж
тэр филистичүүдийг устгаад тэдний мал, хөрөм, үхэр, шар бүгдийг үгүй хийж устгаад алтнуудыг шатааж үгүй хийгээд ирээрэй гэж Бурхны хүн Самуэль захихад Саул очиж филистичүүдийг Бурхны хүчээр ялчаад тарган шаруудыг үцгэлэнтэй эмгтээчүүдийг алт мөнгийг аваад буцаад. Тэрийг харсан Самуэль Бурхны хүн уурдаг. Юу ч Бурхны устдаг гэснэг устдахгүй аваад ирж байгаа мэй гэсэн чинь би нүгээс чинь эзэн дахил өргөе гэж бодоод амьд үлдээгээд аваад ирсэн. Эзэн дахил өргөх буруу юу? Бурхан дахил өргөх буруу юу? Буруу биш бол гэхдээ Саул яасан гэж хазаалгасан. Тэр шунсан байхгүй юу? Тэр эмгтээчүүд, тэр алт мөнгөнд хаан гэдэг их мэдлээ дулдуудыг шунсан. Тэрийгээ юугаар тайлбарсан гэвэл би шунаад аваад ирсэн юм аа. Би энэ үхэр чинь сайхан шарж ядч идмээр байна. Энэ алт мөнгөөр чи хааны төрийнхөө сан дүүрмээр байна гэж үнэн хэлээгүй. Тэр юу гэсэн гэвэл Бурхан дахил өргөхгүй би аваад ирсэн юм аа гэж хэлсэн. Энийг хазаа. Энэ Бурханы үгийг хазаалгахыг хэлээд байна. Түүний үгийг бид зүгээр байгаагаар үнэн хүний санаа авахгүй. Би яагаад заавал Библийг тайлбарлах гэж оролдоод байдаг гэж Библиэлд Яаковын санаа ороод дамжуулагдах юм би та нарын өмнө хуун жишээлүүлж болж байна. Та нарт худлаа итгэгчнэр болж байна. Тийм учраас бид нар энэ ихэн нандин үгийг эмээлттэйгээр айцтайгаар байгаагаар хүний санаа, пастрын санаа, номлогчийн санаа ямар нэгэн ашигтай хончоотой байж шингээхгүйгээр зэрэг шижир ахмад тунгалаар үнэн хүлээж авах ёстой. Ингийн тул тууштай бөгөөд зоригтой байж. Яагаад ингэж Бурханы үгийг шижир ахмад байгаагаар хүлээж авахын тулд тууштай зоригтой байх ёстой юм бол яагаад юм бол хэцүү учраас манайхаа хэцүү учраас. Бурханы үгийг яг байгаагаар яг ямар ч холцгүйгээр хүлээж авч тунхаглаж түүнийг дагаж амьдрах хэцүү учраас Бурхан тууштай бөгөөд зоригтой байх хэрэгтэй. Хэцүү учраас. Ингэсэн хүмүүс ихэвчлэн бусдаа ад болдог. Христчин хармаас ад болдог, орхигддог, гүтгэгддэг, дормжлуулдаг, хаягддаг ад үзэгдэг. Арх бүү гэсэн бол битгий дуу болж тань битгий татгивэл зүгээр битгий тат болж бүү захвал гэсэн бол зүгээр бүү захвал. Харин энийг хатуу шудраг тус хэлснийхээ төлөө олон хүмүүс орхигдож, гадуурхагдж, хаягдж, үгүйсгэгддэг. Энийг нь Бурхан мэддэг учраас тууштай бөгөөд зоригтой байна. Би чамтай хамт байна. Хүмүүс чамтай хамт байх нь үгүй хамаагүй. Би чамтай хамт байвал болоогүй шүү. Чиний үн тууштай бөгөөд зоригтой байна. Хамгийн сүүлд нэг сонирхолтой баримт яриад бүгдээрээ үгийн цагаа дууссан. Сэтгцийн эмнэлгийн нэг алдартай эмч байдаг. Та нар Дэвид Розенхан гэдэг хайвал Google-с олж чад. Дэвид Розенхан энэ эмч яагаад хүн өгтлээ энэ алдартай доктор профессор хүн бүх эмч нарт, бүх эмч найзуудтай, бүх эмгэгүүдэд ад болж гоочлуулж өгсөн гэж хинч биш болж орхигдож хаач ажиллахгүй байдалд орсон гэж энэ хүн алдартай сэтгэл судлаач хүн байхгүй юу? Сэтгцийн судлаач. Энэ хүн 1972 онд судалгаа явуулахдаа ийм судалгаа явуулсан. За анхааралтай сонсоо. Сонирхолтой. Америкийн хамгийн том 8 мужийн хамгийн том 8 сэтгц мэдрэлийн эмнэлэг шүү. 8 аймаг гэсэн үг шүү. Хөвсгөл орнод уус захамж гэдэг юм уу те. 8 мужийн 8 сэтгц мэдрэлийн эмнэлэг рүү 8 туршуул явуулсан байхгүй энэ хүн. Нууцаар гэрээ. Тэд нар нь хуульч, эрдэмтэн, сэтгүүлч хүмүүс байсан. Мэргэжил, цоорол хүмүүс. Гэхдээ эднээс энэ хүн 8 хүнтэй гэрээ 8 том эмнэлэг рүү явуулахдаа өөр муж руу 8 хүнийг явуулахад юу гэж хэлсэн бэ? Очоод хийм сонсоод байна. Ядраад байна. Бүх юм хоосноос хоосон. Номлогчийн үстэй хэлбүүд энийг л хэл бусад асуултанд та нар өөрсдөө мэргэжлийн дагуу мэдлэг боловсроо энгийн эрүүл ухаанаар хариулж байна. Энэ 8 хүн даалгавар аваад 8 өөр мужийг 8 том супер эмнэлгүүдэд очсон байна. Тэгээд яг тэр үгээ хэлсэн. Асуудалтай гэвэл хийм сонсоод байна. Бүх юм хоосноос. Тэгээд бусад асуулт та ямар ажил хийдэг юу хийдэг та ихнэртэй ямар харилцаатай энд нь өөрөөр л хариулсан. 8 баримтчлагдан сэтгэл зүйн төлөвлөлийн өвчтэй ямар онш 8 хүнээр тогтоосон гэвэл
гүн шизофрени өвчтөд сэтгэгч мэдрэлийн шизофрентэй гээд тэр 8 имлэг өвчтнөр хамгаалтанд авсан. Уул нэг 8 ямар 8 юм бэ? Цоёл хүмүүс баггүй. Сэтгэгчийн эмчнэр имлэг тодорхойлж чадаагүй байхгүй юу? Тэгээд нөгөө 8 ороод өвчтнүүдтэй энгийн харилцаад яваад одоо би зүгээр нэг гарыг гисэн ч болоогүй. Чи шизофрентэй гээд байлгасаар байгаа. 1972 он Давид Розенхэм гэдэг хүний туршилтыг ярьж шүү. Алдартай хүн. Одоо бол алдартай. Тэр үедээ хэн ч биш болж байсан. Үгснийгээ дараа л алдартай болсон. Тэгээд нөгөө 8 хүн хамгийн хурдан гарсан 2-7 хоног галзуу имлэгт төвсөн гэсэн. Хамгийн удсан нь 52 хоногийн дараа галзуу имлэгээс гарсан. Тэгээд Давид Розенхэм тэр 8-тай уулзаад маш том мэдээлэл Америкт хийсэн байхгүй. Ямар мэдээлэл хийсэн бэ гэвэл сэтгэгч мэдрэлийн өвчин гэдгийг хүн төрөлхтөнд тодорхойлж чадаагүй. Энэ 8 хүнийг хамгийн сонирхолтой хамт эмчлүүлжсэн галзуу өвчтөй хүмүүс нь чи эрүүл хүн байна, чи сэтгүүлч хүн байна гэж таниад ахад цоо эрүүл мэрэгчлийн эмч нар цоо эрүүл хүнийг зүгээр хийм үслийн төлөө барьж хараад эмчилж тариад байсан. Энэ том мэдээллийн дараа юу болсон гэж Америк даяар бүх эмнэлэг эмчнэр Давид Розенхэм үзэн явсан. Яг гэвэл үнэн нь илчилсэн. Бүр тэр дундаа эмчнэр, мэрэгчлэг эмчнэр түүнийг үзэн ядсан. Тэр дундаа бүр өөртөө нэг сэтгэгчийн, наркологийн, бүр мэдрэлийн өвчтөй эмнэлгүүд түүнийг үзэн ядаж шүүгдсэн. Яасан нь төлөв? Өмнөг хийсэн. Тэг хамгийн нийттэй нь юу гэж? Түүнийг шүүгд өгсөн хамгийн том эмнэлэг ингэж ам гарсан байхгүй том мэдээлэл хийгээд. Давид Розенхэм бид нар хугацаа өгөө. Чи хэсэг хугацаанд тийм ээ бид нар руу нууцаар саяны хийсэн туршилтыг эрүүл өвчтөд янз бүрийн үе явуул. Бид нар эрүүл өвчтөйг яхад салгаж чадахгүй юу? Хар манай энэ бол хизээж эрүүл хүнийг өвчтөй гэж эмнэлэгтэй хэвтүүлэх эмнэлэг биш. Бид нар мэрэгчлийн эмчнэр гэж мэдээлэл хийсэн. 3 сар хүлээсэн багтаа. 3 сарын дараа нөгөө эмнэлгийн захирал дахиад мэдээлэл хийсэн. Энэ 3 сарын хугацаанд бид нар нийт 40 мянган эрүүл хүн өвчтөй гэж үжигэж ирэхэд нь эрүүл гэдгийг тодорхойлоод эмнэлэгтэй хэвтүүлэхгүй буцаалаа. Сурвалжлагч нар Давид Розенхэм дээр очиод та өнгөрсөн 3 сарын турш хэдэн эрүүл хүн нууцаар явуулсан бэ гэсэн чинь Давид Розенхэм юу гэж хэлсэн? Уучлаарай би амар ажилдаа завгүй би нэг ч юм явуулаагүй шүү дээ гэсэн. Яаж 41 галзуу нэг эрүүлгээ буцаацсан байгаа. Энэ хүн хараа өхөн өгтөл нэг чимдэг мэрэгчлийг аваагүй. Мэрэгчлийг бүх найзууд нь харьцаад тасалж бүх талаар бүжигдэж гэр бүлийн ад үзэж бүр хүүхдүүдийн сургуулиас хөөсөн байна. Харин одоо 72 оноос хойш 50 жилийн дараа энэ хүн Нобелийн шагналыг нөхөж олохгүй гэж эрдэмтэд профессор, доктор, мэрэгчлийн сэтгэл зүйч эмчнэр нөхөн олгох юм. Үр удамд нь Нобелийн шагналын сая долларыг өгөхийн тулд одоо явж үхээд 50 жилийн дараа үннийг хэлэх тунгаагүйргүй Бурхны үгийг хазаалахгүйгээр дагна гэдэг ийм хэцүү учраас ингэж гадуурхагдаж ганцаардаж хаягддаг гүжигдүүлдэг бусдаар орхигддаг учраас Бурхан Йошуа хазаахгүй бай. Битгий хазаа. Битгий бусдад тааруулж миний үгийг яа. Битгий бусдыг сонсох дуртай үгээр номлол. Битгий бусдыг сонсох дуртай үгийг яг чи миний үгээр тайлбар битгий хазаа. Баруун тийшиж буу хазаа. Зүүн тийшиж буу хазаа. Битгий далилгаж гуул шүүлтүр тунгааргүйгээр миний үгийг яг байгаагаар шижир ахмад хүрэг чи хазаа. Орхигдсон, хаягдсан, ад болно. Гэхдээ үүндээ тууштай бөгөөд зоригтой байх гэсэн. Бид нар удахгүй үзэн Йошуа хазаахгүй маш их хичэв. Тэр хазаахгүй бол олон зүйлийг хийсэн. Үүнээс болж тэр ямар олон хаадуудад бүр нутаг нэгт Израильчуудаа 12 овг аймагуудад ямар их ад болж хэдэн удаа чулууга шийдүүлж өөхөх шахтыг бид нар үзэх бол. Яг нэг тэр хазаагүй. Тэр Бурхны шүүлтүр тунгаагүй хүний санаагаагүй яг байгаагаар нь сахихыг хүссэн. Яг тэгвэл Бурхан тэгэрэг загсан. Гэхдээ Бурхан мэдсэн хэцүү болно. Чи миний үгийг ямар ч шүүлтүргүй яг байгаагаар нь сахин биелүүлэхийг хичээгээд бусдад шууд хэлээд шууд тусдаас амьдрахаар чи маш их хэцүү болно. Гэхдээ чи тууштай бөгөөд
зоригтой бай гэж Йошуа 3 удаа загсан. Энэ бол Йошуагийн Канааны эзлэх дайныг эхлүүлж байгаа